2022 онд хийсэн салбарын боловсролын салбарын санхүүгийн энэ шинжилэл бол энэ 26 онд буюу Наранбаяр сайдын үед бол ингээд унчлаа гэдэг дээр бол би маш харамсаж байна. Энэ 22 оноос эхлээд овоо нэг зөв голдролтой ороод инх хамгаалалтын сайд бас нэлээд манлайлалтай, идэвхтэй, хурдтай ажилласан гэж би бол үнэлдэг. Яг улс төрч би одоо арчсан намын гишүүн те. Тэгэхэд би одоо ардын намын сайдыг магтаад байгаа юм шиг хүмүүст бол тийм ойлголт төрөөд идэв юм шиг байна. Би бол хүний хийж чадсныг бол шууд хэлдэг. Тэр намжиж улс төрч юм бол байхгүй. 22 оноос 21 оноос бол манай инх хамгаалалтын сайдын үед бол нэлээд сайн ажилласан багш нар ч ам сайтай байсан. Тэгээд энэ хүн ажил аваад ингээл айжим мажмар яваад төсөөл ойлгохгүй байна. Яг нэг салбарын шинжилэл одоо энэ санхүүгийн боловсролын салбарын санхүүгийн реформ өөрчлөлт шинжилтийг хийсэн энийгээ ойлгохгүй төсвөө уншиж чадахгүй хувьсах зардлаа ойлгохгүй байгаа хгүй юу. Тэгэхээр энэ өөрөө ингээд дампуурчиж байна л гэсэн үг. Тэгээ өөр юм яриад байгаа. Ер нь бол энэ хувьсах зардлыг чинь 2 жил тутам шинжлэх хэрэгтэй байхгүй юу? Хувьсах зардлынхаа одоо энэ төсвөө тийм ээ 2 жил тутам шинжилээд энэ дээрээ анализ хийгээд нэмэх хасгаа бодоод явахгүйгээр шууд нөгөө нэг байгаа юм дээр нь одоо 50% нэмлээ гэд янгууд эн чинь төсөв нь өөрөө болохгүй байгаа байхгүй эн чинь жил бүр өөр болно шүү дээ. Нэг хэвэндээ байхгүй хүүхдийн тоо өснө буурна тий. Гэтэл энийг одоо баг хийж мэдэхгүй ийм сайд сууж байгаа нь харамсалтай. Тэгээд багш нарыгаа нэг сард амардаг гэж ярьж байна. Энэ зүгээр ганцхан үгээрээ л энэ хүн баг огцрох ёстой. Яагаад 2 жил энэ салбарыг аваад ямар 2 сар болж байгаа биш 2 жил ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэхэд тийм хариуцлагагүй мэдээлэл хийгээд өөрийгөө өмөрөө зогсож ийн гэдэг бол үнэхээр одоо ёс зүггүй байна л гэж хэлж байна. Үндсэн цалин 50% нэмэгдлүүдийг нэмэхгүй байгаа асуудлыг. Тий. Одоо энэ үндсэн цалингаа нэмчингүүтээ нөгөө нэмэгдлүүдийн хасаад ахаар чи энэ ч одоо ялгаагүй болно үстэй нөгөө нэмэгдхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөлтгүй гэдэг шиг авж исэн нэмэгдлийн хасангуудаа цалин нэмлээ гэдэг ингээд хуураад хүүхэд нөгөө шилээ цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг ийм хийж одоо залин лойр шиг ийм хийх одоо зогсоо гэж би бол хэлж байгаа. Би бол шулуухан л хэлдэг хүн ер нь бодож байгаа санаж байгаа юм а тэгж нэг нууга таагаад авах юмгүй. Байдал юм байна. Багш нар гомдолтой байна. Ерөөсөө л энэ авчээсэн нэмэгдлүүдийн өгөлтөө. Яагаад хоолны мөнгөний хасаад байгаа юм? Яагаад унагийн хасаад байгаа юм? Тэгээ тэр багш нар ч унаагаар явахгүй юм ажилда. Хоол идэхгүй юм уу? Ийм маягаар ингэж хүнлэг бус ийм зарчимгүй үйлдэлүүд гаргаад байгаад нь би дургуутсаж байгаа. Яг үнийг хэлэхэд. Ер нь үндсэн нэмэгдсэн тэр одоо цалингаас нь дахиж нэмэгдлийг бодох юмч боломж байхгүй, төсөв байхгүй гэсэн ийм хариулт хэлээд байна. Үгүй одоо тэгээд яах гэж 50% гэж зарласан юм бэ? Төсөв байхгүйгаа мэдсээр иж яагаад тэгээд зарласан юм? Ийм хариуцлагагүй, ийм ам ажлын зүрхтэй юусоо болохгүй. Болохгүй байсан бол болохгүйгаа хэлэх ёстой шүү дээ. Тэ? Тэгээд 50% өгөхгүй 40%-аар нь өгөлтөө. Багш нар үгүй би 40% нэмэлт авахгүй гэхгүй шүү. Яг бодит байдлаа тооцоолоод за багш нараа одоо улсын төсөв юм байна гэд гоё үннээрээ ярил та. Заавал ингэж худлаа яриад 50% нэмлээ гэж хөөсрүүлэл нийгэм даяараа багш нарын цалин одоо маш өндөр болчлоо гэл юмны үнэсэл те ийм байдалтай байх ш. Тэгээ энэ дээр бол би улс төржөөд авах юмгүй. Ер нь бол энэ боловсролын салбарын багш ажилтны цалин өсөг жирийн багш байхасаа эхлээ шүүлүүлж дууссан үнийхээ хувьд өнөөдөр ч гэсэн би энийг л ярина. Энд улс төрчөд авах юм бол байхгүй. Намайг бол улс төрчж гин гэдэг тийм пиар хар юунд оруулах гээд байгаа юм шиг үлээ. Би бол улс төржөөгүй бодит байдлыг ярьж байгаа. Багш нар ч гэсэн энэ дээр одоо би улс төржөөл Наранбаяр сайд аягүй сайн ажиллаж байхад нь мөнгөтэй бойл гэдээвэл жинхэнэ муухай шүү дээ, тий улс төр болно. Гэтэл Наранбаяр сайд маань 2 жил сайд хийчээд төсвөө ойлгоогүй байна. Хувьсах зардлаа мэдэхгүй байна. Гэх мэтчлээ. Одоо ингээ багш нар нэг сард амардаг гэдэг чинь амар том алдаа шүү. Багш нарыгаа амраацсан гэж өөрөө ойлгоод байгаа юм шүү тэр хүн. Үгүй шүү дээ. Багш нар тэр нэг сард хүүхэд амрангууд бичиг цаасны ажил, семинар, мэдлэгээ дэвшлүүлэхтэй зөндөө олон ажлууд тэд нар баг хичээлээ зааснаас илүү ачаалттай ажилладаг байхгүй юу? Би ч өөрөө багш хүн болохоор мэдээд байгаа шүү. Тийм учраас яг үнэндээ 2,226 мянган төгрөг боллоо гэдэг байгаа шүү. Тэр 2,226 мянган төгрөгөөс нэмэгдлүүдийн өгөө. Гэтэл заллаад сая 484 мянга гэд хуучин цалингаас нь нэмэгдэл өгнө гэдэг байгаа байхгүй. Ингэж болохгүй. Энд чи төсөө хуулиа зөрчиж шүү дээ.
Тэгэхээр хуулиараа явъя. Монгол улс хуультай төртэй улс. Ингээд дур зоргоороо нэг сайд гарч ирэл цалингаа өөрчлөөл цалингийн нэмэгдлээ үндсэн цалингаас нь бодохгүй хуучин цалингаас нь бодно гэж юу гэсэн үг юм. Ийм байж болохгүй.